Багнуур Energy Corporation дүүрэгт нүүрс шингэрүүлэх зохицолборыг барих зорилготойгоор ажиллаа явуулж байгааг иргэд сайн мэднэ. Дээрх компани өнгөрсөн жил иргэдийн төлөөлөгчдийн хуралд төслөө танилцуулснаар анх ажлын гаргаа эхэлсэн. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд ажил хэрхэн явагдсан, ямар ажил хийгдсэн талаар тус компани төлөөлөлд дүүрэгтэрч хэлэлцүүлэхийг зохион байгууллаа. Дээрх компани Солонгос улсын энергийн компанитай хамтан гэрээ байгуулж байгаа бөгөөд Монголдо үйлдвэрлэл газрын тосны үйлдвэр эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад байгаа юм байна. Одоогоор наривчилсан зураг төслийн ажил хийгдэж байгааг энэ үеэр албаныхан хэллээ. 2015 оноос бүтээн байгуулалтын ажил эхлэхийг мөн давхар хэлсэн юм а. За та бүхэн бүгдээр мэдж байгаах манай Монгол улс нь бол 100% гадаадын импортоос бол хамааралтай байгаа. Шингэн түвшний хангалтаар бол тэр бол мэдээж манай Монголд ийм бол аюулгүй байдлын мөн эдийн засгийн том асуудал нэгэнд болчиход байгаамаа. За хоёр дахь том манай асуудал гэх юм бол Улаанбаатар агаарын бохирдол байгаа. За энэ дээр бол яагаад гэж байгаа юм бол одоо түүхийн нүрсийг бол төлж байгаадаа уйлдуулж байгаамаа. За тийм болохоор манай Монголд ариун их байгаа. Өөрийнхөө эрчим хүчнийхаа нүрснийхаа хөөсөрд үндэслээд шингэн түвш за мөн цэвэр хийн түвш үйлдвэрлэх бол энэ чухал асуудал нэг нь болоод байгаа юм болов уу гэж бид нэр бодож байгаамаа. Тийм ч учраас бид нар бол уг төслийг бол хэрэгжүүлж байгаа юм. За уг төслийн тэзүүг боловсруулсны үр дүнд бид нар одоо байгаль орчны наривчилсан үнэлгээг бол явуулж байгаа. За нодлон жил батлагдсан шинэ байгаль орчны наривчилсан байгаль орчны үнэлгээний хуулийн дагуу бол энэ нутгийн хүмүүсүүд бол танилцуулж төслөө танилцуулах ёстой байгаа. За ийм ч учраас бид нар өнөөдөр энэ ирж 3 дугаар хорооны хэрэгтэй уг төслөө танилцуулж тэгээд мөн байгаль орчинд ямар нөлөө үзүүлдэг үү тэр нөлөөлөг бид нар яаж багасгах уу гэдэг өөрсдийнхээ арга хэмжээг бас танилцуулах зорилготой өнөөдөр төлөвлөж ирсэн байгаамаа. Орчин үеийн твшилтэй технологиг тус компани хэрэглэж байгаа бөгөөд ямарваа нэгэн шингэн хаягдал огт байхгүй. Гарсан хаягдал усаа дахин цэвэршүүлэн хэрэглэх технологиг хэрэглэж байгааг нь хэлсэн юм. Харин хэрэглэх усны их үүсвэрийн хувьд уурхаан шүүрэлтийн ус мөн дүүргийн бохир усыг ашиглах юм байна. Харин хатуу хаягдлын хувьд гарсан хаягдлыг дахин боловсруулж, цемент болон бусад төрлийн зүйлд хэрэглэж болох үз твшилтэй технологиг хэрэглэхийг албанаас давхар хэллээ.